19-р бүлэг. Хөхсдийн ертөнц хүрэх замынхаа талыг туулж амжаагүй байтал надад нэг л биш санагдаж эхлэв. Хаалга нь харагдаагүй хэвээр атал чэйжэнд минь хүнд чулуу дарчихсан мэт болж тэр хүнд мэдрэмж хүл хүртэл тархав. Би цааш алхаж чадсангүй. Эцэст нь газар суун чангаар ойрлж гашуудан уйллаа. Ямар ичгүүртэй юм бэ? Үнэхээр нүүр их газаргүй боллоо. Нүдэн аних болгонд толгойд минь нэг тэнэг жаалын дүр гарч ирнэ. Өргөн царай нь баяр хөөрөөр дүүрчихсэн. Шифү гэж дуудана. Би нүрээ хоёр гараараа дарлаа. Сэрүүхэн салхи хүлээж намрын урт навчис мөчрөөс тасран хийсв. Тэр чинь би байсан гэж үү? Тэр өрөвдөлтөй бага ухаантай нохойшиг дуулууртай амтан үнэхээр би байсан гэж үү? Би Шифүд хамгийн их хайртай. Би Шифүтэй хамт Финсвэшн хаш руу буцна. Шифүг сэвүрдэж, номын утсыг эргүүлж, хөл мөрийг нь барьж өгнө. Шифү. Өнөөх тэнгийн хэлсэн үгс судрын уншлага шиг чихэн тасралтгүй цурайтаж намайг бүтэн 10 жил ямар ч нэр төргүй амьдрсныг сануулсаар байв. Би өснөөсөө атхан шүдээ хавирлаа. Хэдэн зуун жил амьдарсан миний амьдралын хамгийн том хар толб энэ байлаа. Тийм ээ, Чүкүн. Чи үнэхээр чаджээ. Намайг яг л тайган зарчиг 15 жил хөдөлгсөн байх шүү. Хажууд явсан сүнс хураагч эцэст нь тэссэнгүй. Мөрөн дээр минь зөөлөн хүрээд "Хөөе, чи зүгээр үү?" гэж асуув. Би цус нулимс асгаруулсан чигээрээ эргэн түүн рүү өрөвдөлтөй нэмсгэл гаргав. Зүгээрээ бүх зүйл өнгөрсөн. Би тайвширчлаа. Сүнс хураагч очин хідэн алхам ухрав. Уруулаа хідэнтэй хадснаа. Тэгвэл хурдан явъя. Энэ удаа дахиж асуудал битгий тараарай. Тэнгэрийн ордноос хүртэл хүн ирж хөхсдийн ертөнцийг ажиллаа хийж чаддгүй гэж гомдол гаргасан гэв. Би босоод түүний ардаас даглаа. Тэр алхах зураа үглсээр байв. Айда, үүлэн дагин та хоёр манай хөхсдийн ертөнцид ямар хүчтэй юм бэ? Чи Тэнгэрийн од Чүкүнтэй уулзах болгондоо энд бөөн хэрэг тарина. Би дугаасаа ажилдаа дарагдсан байхад та хоёр бүр нэмээд зовоно. Би толгоо төхөж уушлаарай гэж хэлэх гэтэл санаандгүй дээш харчав. Өнөөх мартагнуулах мөрөн. Өнөөх гүр. Бас гүрний дэргэд өнөөх үзэн ядмаар ир. Тэр зих согсож гартаа нэг аягшил барин өөр нэг сүнс хураагчтай ярилцаж байлаа. Дахин төрөл авах гэж байгаа бололтой. Би 50 байх ёстойгоо мэдэж байв. Ухаалаг хандах ёстойгоо ч мэдэж байсан. Түүнийг мартагнуулах шүлээ уутал хүлээгээд дараа нь төрөл авах худаг руу өршөлчөд л болно. Тэгвэл дараагийн амьдралд бүх зүйл амархан болно. Гэхдээ яагаад ч юм Чүкүнийг харахад мөчөд толгойд минь намайг хөл мөрөө бариулж, номын уцаа эргүүлж, сэвүрдүүлж байсан дүрэл орж ирэв. Тэр ичүүргүй үзэн ядмар царай. Хамгийн муухай нь би өхийнхаа өмнө хүртэл түүнд хөл мөрийг нь барьж, номын уцыг нь эргүүлж, сэвүрдэж өгнө гэж бодож байсан. Бүр Финсвэшн хаш руу буцна гэж там руугаа тонил. Эн чин боолын зам яс маханд нь шингэчихсэн байсан гэсэн үг биз дээ. Энэ амьдрал, энэ дарамтлалд үр амьдрал бүгд тэр хүнээс болсон. Тэр сэтэг нүр Тэнгэрийн од Чүкүн. Би нудрага зангидаж бүх бие өөрийн ирэхгүй чичирч байлаа. Уучлаарай. Би Чүкүн руу цоош ирсээр хажуугийн сүнс хураагчдад дахиад жаахан төвөг утчих нэ. Уушлаарай гэлээ. Үгүйш дуусгасангүй. Сүнс хураагчийн хариу үйлдэл үзүүлж амжаагүй байхад би хөдөлчихсөн байв. Нүд ирэмхийн зурл Чүкүний өмнө очлоо. Тэр намайг хараад очихыг би тод харсан. Тэгээд ууртайгаар "Новш! Өнөөх муу чулуун чөтгөр намайг хуурсан байна" гэж хашгирлаа. Би шүдэн зун инээмсэглэв. Дараагийн мөчөд нудраг минь түүний нүрэн дээр буулаа. Хүчтэй зогсон тул нүүрнийх нь яс хурах шахав. "Чамайг хуурсан гинэ? Өнөөдөр би чамайг бүр мөсөн арилгаад өгье." Эргэн тойрны бүх сүнс Чүкүний бие агаарт хөөрч хагас тойрог эргээд нисхийг харлаа. Тэр төрөл авах 6 дахь удгийн дэргэд хүчтэй унав.
тоос бослоо. Чүкүн ажмаар босч амныхаа булангийн цусыг арчлаа. Тэгээд хүүтэн харцаар над руу ширтэнэ. Шифүүдээ хүртэл гар хүрхэн үү? Шонзи, зоригч нь их бүдүүрчээ гэв. Би эрүүгээ өргөн хамраараа түүн рүү харлаа. Одоо хүртэл намайг ингэж ярьж зүрхэлж байна уу? Намайг өнөөх тэнэг хിവэрэ гэж бодоо юу? Чүкүний царай үнэхээр амар болсон байв. Иргэн тойрон тэр чигтээ намгүй. Сүн сураагчид тэр дороо хөдөлж эхэллээ. Нэг хэсгэл Янваны ордон руу гүйлдэв. Нэг нь гинж барьсаар над руу ирлээ. Өөр нэг нь бид хоёрыг сандран ятгана. Тайвшир. Та хоёр минь, тэнгэр минь, тайвшрал та. Харин миний бие галж чатаж байгаа мэт халууд өгөж байлаа. Би гүр дээгүр харин Чүкүний дэргэд буув. Шифу гинэ. Чи л намайг өөрийгөө ийм ичгүүртэй нэрээр дуудуулж чадна. Бүр бүтэн 15 жил тэрийгээ сонсоод таашааж явсан. Сайн байна. Маш сайн байна. Өнөөдөр хоёулаа ухаан санаа ирүүл байгаа дээрээ өмнөх бүх тооцоогоо нэг мөсөн бодъё. Тооцоо гинэ. Чүкүн босов. Би сая түүнийг зогсон ч тэр хариу зогсонгүй. Хувцсныхаа тоосыг өгөөд нүдээ анилган. Би өргөн сэтгэлтэй хүн. Өмнөх амьдралдаа чи над руу муу зүйл хийсэн байхад би хариуд нь чамайг орон гэртээ болгож асарч хамгаалсан. Эцэст нь бүх амийг чинь аварсан. Тэгээд одоо хүчтэй ертөнцид ирээд надтай тооцоо бодно гинүү гэв. Хе. Чи өмнөх амьдралаа надад дурдсаар л байх уу? Би галзуурсан мэт инээлээ. Сайн байна. Өргөн сэтгэлтэй гинэ. Намайг аварсан гин. Тэгвэл дахиад нэг аварчих л та. Энэ удаа хүчтэй ертөнцид авар. Зүрхээ суулж аваад өгч чадахгүй юу? Зүгээрээ би туслая. Утга аваад ир. Би өөрөө хийж өгье. Би яаж дуусаад Чикүнийг дахиад зохихоор гараа хөдөлгөв. Тэр цочсон ч хурдан хариу үйлдэл үзүүлж бугуунаас минь барьлаа. Хэрүүлч юм. Нэг удаа ч гэсэн амаараа ярьж болдгүй юм уу? Сайхан иллээ. Би бүр уурлав. Миний толгой дотор 15 жил чамд оромжлуулсан дурсамж. Тэр 15 жилийг би болгосон цус шиг амттай хоёр аяг мартагнуулах шүлэл байна. Дээрэс нь бидний хооронд тусан өшөөч бий. Тэр чин миний гэр бүлийг хядууснаас ч том өшөө. Тэгээд намайг чамтай сайхан яар гинүү? Эхлээд чи хөвтөд өгч. Тэгвэл би хажуу чин суугаад 50 ярьж өгье. Ха! Чүкүн инээлээ. Чи л ганцаараа олон жил зовсон юм шиг ярих юм. Чи өөрөө тэнэг байсан. Чи энэ тухай яриаггүй бол би бүр намайг шийтгэх гэж зориуд тэнэг болж үжилсэн юм биш виз гэж бодож байлаа. Би өргөн сэтгэл гаргаад чиний хийсэн зүйлсийг тоогоогүй. Эцэст нь амийг чинь хүртэл аварсан. Гэтэл чи одоо намайг буруутгаж зөрхөлж байна уу? Толгойд минь гинт Чүкүний цонхисэн царай дүрлзэн орж ирэв. Яагаад ч юм зүрх нэг л сонирн болов. Би хэсэг хөшсөн мэт тэр мэдрэмжийг уураараа дарчлаа. Намайг аварсан гинэ. Маш их баярлаа. Хин чамаас авар гэж гуйсан юм. Сайн хүн болж үжиглэх хэрэггүй. Юу гэлээ? Намайг урт насалж сайхан амьдраасаа гэж хүссэн гинүү? Чи зүгээр л хурдхан хүсний ертөнцид ирээд дахин төрөл авч дараагийн амьдралуудад бид хоёрыг холбосон холбоог даслахыг хүссэн биз дээ. Би чиний хувиа хичээсэн занг ойлгоогүй гэж бодоо юу? Чүкүний ирүү чангарч царай нь улам хүтэн болов. Уруул нь хөдөлсөн ч юу ч хэлсэнгүй. Ууралсандаа царай нь хөхөрчих шахжээ. Би өргөжлүүлв. Чиний хүслийг би биелүүлэхгүй. Тийм болохоор чамтай хамт дахин төрөхөөр зориуд доошоо ирсэн юм. Дараагийн амьдралд чамайг зовоож уурлаж үхтэлчин дагна. Зохиоч. Чүкүн уурландаа толгооноос нь утаа гарах шахаж байв. Тэр хувцснаас минь хатглаа. Би ч бас ууртай байсан тул хариу үйлдэл хурдан байв. Гараа толгойных нь ард оруулж үснээс нь зулгав. 50. Үгүй бол өнөөдөр бүх хүсийг чинь зулгаан шүү. Намайг сүрдүүлж байгаа юм уу? Тийм ээ, сүрдүүлж जैन. Тэгээ яах юм? Бид зэрэг амьсгаагаа хүчтэй ав. Удаан хугацаанд би рүүгээ гүлрэн зогссон ч хинэн ч эхэлж зогсонгүй.
Гэтэл хажуугаас маш сулхан дуу гарав. Та хоёр эхлээд мартагнуулах шүлээ уучих. Дараа нь ярилцаж дуусаад төрөлдөө ор. Ингл хамгийн амар. Миний чих сэртгэв. Би гүүрлөө эргэн харлаа. Нэг сүнс аяндаа мартагнуулах шил хутган хийж байв. Араас нь олон сүнс дараалжээ. Янваны ордны зүгээс олон хүний яарсан хөлийн чимээ сонсогдож байлаа. Янван болон шүүгч түшмэд ирж яваа бололтой. Миний харц шүлтэй аяга барьсан сүнсэн дээр тогтов. Хоолын угт гинт өнөөх муухан амт эргэж орж ирэх шиг болов. Би Чүкүн рүү харлаа. Тэр ч бас над руу харж байв. Энэ хүн намайг хоёр аяга мартагнуулах шүл хүчээр уулгаж тэр ичүүртэй 15 жилийг туулсан. Чэйжэнд минь галд үрэлзэв. Ууна, мэдээж уун. Харин энэ удаа би чиний хоолоороо 3 аягийг цутгана. Ингэж хэлээ Чүкүнийг барьж аваад гараа сунгав. Тэр цацсан ч шууд доош тонголоо. Хорлонтой юм. Би түүнийг өргөж чадсангүй. Түүний ингэж харахыг сонсоод өмнөх удаа намайг хүчөөршөл уулгасныг минь санав. Намайг хорлонтой гинэ. Өөрөө ямар байсан юм? Би бүр галзууртлаа уурлав. Шууд урагш дайран гарыг нь хацчихлаа. Чүкүн өвцөндөө хархирав. Нохойн төрөл садан чинь чи юм шүү. Тэр хацрыг минь чимхэж амаа тавь гэж хашгирав. Би улам чанга хацаар нөгөө гараараа гизрүү минь хүчтэй зөхөв. Хоёр дахь удаага зөхөх гэтэл Чүкүн биеэ эргүүлэн болтлаа. Үннийг хэлэхэд би Тэнгэрийн од Чүкүнийг тулаанд дийлэхгүй. Тиймээс дараагийн мөчөд нуруугаар хүчтэй өвдөл тархав. Чүкүн намайг худгийн амсар дээр дарчихсан байлаа. Хүзүүнээс минь барьж уушлалтгүй. Үгүй бол дараагийн амьдралдаа амтан болгоо төрүүлчин шүү гэв. За тэгвэл хинэн амтан болохыг үзье. Би түүний гарыг улам чанга хатсаар өвдгөрөө гизрүү нь хөшгөлөв. Чүкүн өвцөндөө биеэ нуглав. Би чангаар хашгираад хамаг хүчээ дайшлан түүнийг өргөлөө. Чүкүн хүртэл гайхчихв. Би үлдсэн бүх хүчээ гарган түлхэв. Тэр толгоогоороо доош харсан чигээрээ амтны төрөлд төрөх удаг руу унчглаа. Би баярлсандаа бараг инээх шахав. Эцэст нь дараагийн амьдралд Чүкүнаас саллаа. Гэвч инээс жамжаагүй байтал хуйхнаас аимшигтай хүчтэй татав. Чүкүн унахтаа миний сул шүлцэн өснөөс атгахчихсан байжээ. Би хитрхи нэг зүйлийг анхаарсан болохоор огт анзаарсангүй. Хуйх улам хүчтэй өвдөж эхлэхэд зүрхэнд минь муу ёрын дохио хангинав. Би ямар нэгэн зүйлээс зурхаар гараас авсан ч хоосон агаарлал барив. Доороос Чүкүний ёрын инээд цороотлаа. Хамтдаа идлээ. Хамтдаа идлээ. Тэр намайг ёроолгүй худаг руу хамт чирэн унгав. Би нүдээ том нэн унсаар хүслийн ертөнцийн харанхуй тэнгэр улам холцгийг ширтлээ. Чихэнд Янваны ямар ч сэтгэл хөдлөлгүй дуу сонсогдов. Аяа, муу юм боллоо. Хоёр тэнгэрийн төрөлтөн амтны худаг руу унчглаа. Одоо үүнийг яаж зохицуулах вэ? Яах вэ? Тайлан бичгээс. Амтан. Энэ муу амтан.